Хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө сайн дурын ажил өрнүүлдэг Нямотыг НТV-ийн мэдээ онцолж байна. Тэрээр сүүлийн 4 жилийн хугацаанд 4000 гаруй залуу нэгтгэн сайн дурын үндсэн дээр 370 гаруй хүүхдийн тоглоомын талбайг засварлаж, туул голын хогийг 2 удаа цэвэрлсэн байна. Мөн тэд энэ удаа сэлб голыг цэвэрлэж, иргэдэд эх орноо хайрлах, нийтийн орчноо хамгаалах ухамсар түгээх зорилготойгоо байгаагаа хуваалцлаа. Харилцаа хандлага аюу хэлвэ шүү дээ. Тэрийг угаалгах, энийг угаалгах, дараа нь энийг угаалгах, тэрийг бодуулъя гэл. Тийм ер нь ингээд альва юм нөлөөллийн сайн дурын ажил зохион байгуулахаар хүмүүсийн одоо гаргаж байгаа хандлага дээрээс нь тэдний одоо ингээд бид нар талархлаа илэрхийлж байгаа байдал нь тэндээс авж байгаа мэдрэмж нь бол мэдээж сайхан байдаг. Тэгээд хамгийн гол зүйл бол одоо сайн дурын ажил гэхээр одоо нэг юу амар завтай гэж ойлгоод идэг. Тэгээд ер нь сайн дурын ажил гэдэг бол одоо тэгээд хин завтай нь биш, хин сэтгэл зүрхтэй нь хийдэг ажил. Нямот туул голын ирэг дээр салхилж байхдаа их хэмжээний хогонд дарагдсан байхыг нь хараад цэвэрлэх шийдвэр гаргажээ. Гэвч ганцаараа цэвэрлэх боломжгүй байсан учраас залуучуудыг урайлан сайн дурын ажлын аяныг эхлүүлсэн байна. Энэ аянд нийтдээ 300 гаруй залуу нэгдэж богино хугацаанд ч гэсэн туул голын хогийн бохирдлыг нь багасгажээ. Энэ аянаас тэрээр урам авч хүүхэд багчуудын ихэнх цагаа өнгөрөөдөг тоглоомын талбайг засварлаж янзлахаар шийдсэн. Гэвч олон байгууллагт хамтран ажиллах хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. Тэрээр үүнд гутран суухан оронд өөрсдийн боломж бололцоод тааруулан гэрээсээ хэрэгтэй багаж хэрэгслүүдэд авчин засдаг болсон байна. Нямот хүүхэд бол бидний ирээдүй. Иймээс тэднийг аюулгүй эрүүл орчинд өсгөж торниулах нь бидний үүрэг хариуцлага гэдгийг хэлж байлаа. Монгол орны өнцөг булан бүрээс одоо иргэд ирж амьдардаг, энд ажилдаг, сурдаг, бүхий л зүйл одоо энд байдаг. Тэгээд одоо энэ ганц байгаа хоттой одоо хонцын сэтгэлээр биш одоо өөрөмсөг хандаасаа гэж аягүй хүсэж байна. Дээрээс нь нэг одоо ингээл гадуур явж байхад ундааны сав автобусанд явж байхад ингээл коридорт нь одоо ундааны саваа гівчилээд тэрийг аваа хогийн савлаа гэж сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд миний тарь савг биш гэсэн одоо миний амьдарч байгаа дэлхий, тэгээд миний үр хүүхэд үлдэх дэлхий, одоо миний одоо дүүнэрийн үлдэх дэлхий шүү дээ. Одоо энэ улсын орнд тэгж л хандаасаа гэж хүсдэг шүү дээ. Нямотыг цахим орчинд дэмжин түүнтэй нэгдэх хүмүүс олон байдаг. Гэвч мөн нийгэм цөргөөр хүлээн авч шүүмжлэх хүнч цөөнгүй юм. Гэвч түүний өөртөө тавьсан зорилго тодорхой учраас шүүмжилсэн сэтгэгдэлд эмзэглэлгүй урагш тэмүүсээр байгаа гэлээ. Хүрээлэн байгаа орчин бохир байгаа нь 100% хүний буруутай үйлдэлтэй холбоотой. Иймээс эх орондоо хайртай байж бие биенээ урайлан ирээдүйдээ цэвэр, эрүүл хот өвлүүлэн үлдээхийн төлөө өнөөдрөөс эхлэн хогийн савнд хийж хөвших хэрэгтэй гэлээ.